дотоод бодлоготой хүн болгон одоо ингээд дайнд ажинд яваад та нар шиг ингээд яа гэхээр нэгдүгээр тоон үзүүлэлтүүд давхарцсан доогоор 10,000 юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр ажилгүй залуучууд маань хэд байна. Тэгэхээр энэ айрмыг бүтээн байгуулалтанд Монгол дотооддоо оруулъя гэдэг ийм хөтлөлийг бид нар бас энэ тодорхой хугацаанд яриад эхэлсэн байж байгаа. Тэгээ улсын төсвөөр бол бас нэг чамлахаар чангатах гэж нэг 24 тэрбум тийм. А энэ юу гэж байна гэхээр өнөөдөр гаднаас бид нар бараг 80-аас 100 мянган гадны иргэдийг ажилд авч тэр зээл төсвөөрөө тэр бүтээн байгуулалтыг хийлгээд байгаа байхгүй. Нөгөө эдийн засгийн тэлэхгүй байгаа даа. А ингэсний дараа бол бид нар яаж яана гэхээр эдийн засгаа тэлээд одоо би юу гэдэг нэг ийм замын компанитай байлаа. Би хятадаас ажилч оруулдаг. Яг бол би сезонны ажилтай байхгүй. Би зунд ажилдаг. Одоо юуны ажилчд хэрэг байхгүй. Цалиа өгөөд татврын төлдөг ажилт. Яг бол компани алдагдлалд орох гэдэг шүү дээ. Тийм учраас хамгийн амар нь хятадуудыг оруулж ирлээ, замаа тавилаа. Хятадууд өгдөг $100 нөгөө хятад компани төлж байна. Хавар оруулж ирлээ, намар за буцахгүй ч байх шиг байна. Энэ орон зайг мөнгө нь хаанаас авдаг? Дахиад зээл авдаг. Зээлийн одоо юу гаднаас авлаа. Одоо би чам зээл өгтөө. За би зээл авч чи миний үйлдвэрлэдэг ундааг авна шүү. Гэрэнтэй ингэж. За чи миний стакан дуун шүү. Чи миний машинаар бариад миний жолоочд цалингийн өгөө шүүгээд би зээлнийхаа гэрээндээ тэрийг хийж байгаа. Тэгээ зээлний ихэнх мөнгө нь буцаагаар авчиж байгаа. Тийм. Тэгэхээр би чамд зээл өгж байгаа юм шиг мөртлөө би чамд ундаага зарч байгаа. Стакана зарч байгаа. Жолоочоо цалинжуулж байгаа. Тэгэхээр өөрөө чи ундаа үнэтэй байж тээ гэхээр түрч зээлээ болохгүй би шүү өглөө. Ерөөс ийм нөхцөлийг бид нар хүлээж авсаар гоод нөгөө эдийн засгийн хоримтлаа биелүүлж чаддгүй, татвараа өсгөж чаддгүй ийм юм руу ороод байгаа юм. Тэгээ өнөөдрийн ярилцлагын гол хоёр баатар бол та эргээд бид нар яагаад энэ ажилтгүй залуучуудаа уриалаад дуудаад одоо жишээ нь та хоёрыг зурагтаар харж байгаа өчтөрчнөө залуучууд байж байгаа шүү дээ. Энэ түр өөрөөгөө нөгөө ах нараа хараад ийм болохын сон гэдэг шиг. Тэрүүнтэй адилхан 16, 17, 8-тай тийм залуучууд байж байгаа. Бүгдээрээ Ирак явна, бүгдээрээ Сирэлон явна гэдэг бол боломжтой учраас тэгээ яах юм. Тэгэхээр бид нар дотооддоо батлан хамгаалах салбараараа дамжуулаад батлан хамгаалах салбар дээр улсын төсвөөс мөнгө өгөөд тэрүүгээрээ энэ залуучуудаа зэрэг татаад цагаан зэргийн дүрм журмаар нь тэр 25 кг 30 кг хувцсыг өмсүүлж байгаатай адилаар бүтээн байгуулалтуудаа өөрсдөр нь хийлгэх гэдэг ийм нэг зэрэг нэг үндэстэн гэсэн ийм хөтөлбөрийг ингэж юм.